What's going on YouTube? За сайн байцгаана уу YouTube-чтэй ингээд манай гэр бүлийн сувгийг таалан үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Би өнөөдөр нэг хувийн архивтай байгаа нэг бичлэгээ та бүхэндээ төлөвлөх гэсэн юм аа. Тухайн үед телевиз, радиогийн салбарт нэг 10 хэдэн жил ажилласан. Энэ хугацаанд бол бас томилолт авч хэд хэдэн улс орнуудаар томоохон тэмцээн уралдаанаас сурвалжилж байсан сайхан дурсгалтай мөчүүд байдаг. Тухайн үед их л цаг зав зүрхсэлтэд зориулан гаргаж хийсэн энэхүү бүтээл маань бол телевизийн эфирээр ердөө нэг удаа гараа заал давталтай өгүүл өгнө. Тэгэл ер нь нэг удаа телевизийн эфирээр гараал өнгөрчдөг. Тухайн нэвтрүүлэгт орж ярьцлага өгсөн, яриа өгсөн хүмүүс үзэж чадахгүй бас тийм тохиолдол байдаг байсан. За харин одоо өнөөдөр энэхүү сайхан YouTube гэдэг энэ хуудасаараа дамжуулан хувийн архивд байгаа нэг бичлэгүүдээс та бүхэнд 3-ыг нь онцолж тавья гэж бодсон. За тэгээд цовруулаар өнөөдөр би та бүхэнд 2009 онд Вьетнам улсад зохион байгуулагдсан танхимын спортын наадмын талаарх сурвалжлагыг одоо хүргэх гэж байна. Тэгээд 2009 он гэдэг маань одоогоос 12 жилийн өмнө тухайн үед 2009 онд боловсрол телевизэд ажиллаж байсан. За боловсрол телевиз бол улс орон даяар эфирээ цацдаг. За тэгээд 2009 онд бас илгээлт авч хоёрч томоохон наадам сурвалжилсан. За тэгвэл авдрын оролоо ухаж та бүхэндээ хүргэж байгаа юм шүү. Тэгээд хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч гэлээ энэхүү бичлэгэнд орсон хүмүүс манаас өөрсдийнхөө дуу хоолой тухайн үед байсан зүс царайгаас нэг эргээд харахад их сонирхолтой сайхан байх болоо. Хэдэн ч удаа хизээж хаанаас ч гэсэн өөрийгөө харж үзэж болох учраас миний бэлтгэж байсан энэхүү нэвтрүүлэгт орж байсан бол өөрсдөө бас нэг хараад аваарай. Вьетнамын энэ нь зүүн өмнөд Азид ажилчин тариачны нэгдэл тулгуурласан коммунист анхны улс болон бүртгэгдсэн байдаг. 1955 онд Америк нэгдсэн улсын цэрэг эдийн засгийн тусламжид тулгуурласан өмнөд Вьетнам улсыг мөн зарлан тунгасан байна. Ийхүү Вьетнамын газар нутаг дээр хоёр Вьетнам улс байгуулагдсан энэ юм. 1965-аас 1973 оны 1-р сар хүртэл хойд Вьетнамын эсрэг Америк нэгдсэн улсын зэвсэгчийн тасралтгүй цэргийн ажиллагаа явуулж 1964-өөс 68, 71-ээс 72 онд Америк нэгдсэн улсын цэргийн нисэх хүчин ардчилсан Вьетнам улсын газар нутгийг бөмбөгдөж, дайны утаа тэнгэрд бүрхэж байлаа. Гэвч Вьетнамчууд 1961 оноос эхлэн Америкийн төрөмгөлийг эсэргүүцсэн улс үндэстний аврах дайныг эхлүүлж, 1973 оны 1-р сард Парис хотноо Вьетнамын дайныг дуусгаж, энх тайвны тогтоох хэлцээрийг хоёр талд байгуулснаар өмнөд хэсгээс Америк цэргэн гаргажээ. Харин энэ бүхэн өнөөдөр түүх болон өнгөрсөн юм. Сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөр тооцогдож байгаагаас гадна энэхүү хүчин чармайлтынхаа үр дүнд 2007 онд дэлхийн худалдааны байгууллага элсэж 2008 онд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүн орон болсон байна. Бүгд найрамдах социалист Вьетнам улс нь 1977 онд нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элсэж олон улсын засгийн газар хоорондын 63 байгууллагын гишүүн дэлхийн 175 орнтой дипломат харилцаатай 220 улстай эдийн засаг худалдаа арилжаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаатай болжээ. Мөн нийслэл ханай хотно, Хонконг, Туркийн Анкара, Польшийн Варшав, Францын Тулус, Тайландын Бангкок, Оросын Москва, Хятадын Бээжин, Солонгосын Сөүл зэрэг хоттой эгчдүү хотын холбоо тогтоосон байна. Ер нь бүгд найрамд социалист Вьетнам улсыг хөгжиж байна гэж одоо улс орны эдийн засгийн олон зүйл судалгаагаар ч гэсэн гарч ирж байна. Ер нь Вьетнам улсын хөгжлийн гол төхөөр танд бас ямар хөө анзаарагдав? Яг энэ тэмцээн уралдаан үзэх гээд энэ хотын зайдуу машинаар явж байхад бас бүтээн босголт мэдээ өгч байгаа юм байна. Тэгээд энэ Азийн энэ том наадмын амнууд бол бас хөрөнгө мөнгө зарсан ажилтаа. Тэгэхээр энэ засгийн газараас энийг одоо авч зохион байгуулж энэ хөрөнгө мөнгийг гаргаж энэ зохион байгуулж байгаа хувьд бол бас эдийн засгийг хөгжиж байгаа юм шинжилтэй. Ахиж байгаа юм шинж. Тийм учраас энэ спорт бас энэ бизнесийн үйл ажиллагаа хоёр улс ингэж хамт явж явах хэрэгтэй. Хана хотын тээврийн гол хэрэгсэл бол мотоцикл.
Мэдээж олон улсын нэг сонгосны буудлага төмөр замын сүлжээ Вьетнамд өндөр өгдсөн ч өнөөдөр хүн амын хурдтай нэгтгэрчлээс болоод авто замын дац хэтэрч замын төгжрээ өглөө оройгүй битүү байх нь олонтой. Мотоцикл дугуйг вьетнамчууд өргөн хэрэглэхээс гадна үнэхээр дадмаг унах юм билээ. Хүүхд багчууд эрэм хөгшин залуугүй замын хөдөлгөөнд оролцож, замын бөглөрөлд уур бухимдалгүй оролцдогч соёлтой оролцдог гэж хэлж болохооргүй. Гэлэн дохоо замын игнээ байруулалт энэ сонирн биш, унаж бэртэх, осолдох, мөргөлдөх гээд мотоцикл хэмээх унаа нь нэлээд эрсдэлтэй унааны хэрэгсэл тооцогддог үлээ. Гэвч ийм халуун оронд мотоциклоор явахгүй бол бараг бүтэхгүй биз. Мотоциклоор гэрээнүүлэх нь таксинд үйлчлэг мөн ачаар. Тэгэхээр Вьетнамын хаасаагүй ер нь энэ мопед бол унааны гол хэрэглээ болсон байгаа. Тэгэхээр өглөө оройдоо маш бөглөрөлтэй. Мопедний бөглөрөл гэдэг бол энэ л байна. Тэгээд манай хотод бол жишээ нь автомашины бөглөрөл их байдгаас биш. Мотоциклтэй хүмүүс бол сүжээ явцдаг гэж боддог. Харин ч мопедтэй хүмүүс бүр ацсан шалаанд ортлоо 4 замын уулзуур дээр гацж байгааг бол амьдралд анх удаа гарлаа. Тэгээд энд мопед авъя гэвэл хамгийн сайн шин загварын одоо хамгийн сүүлийн үеийнхийг сайн авъя гэвэл мэдээж Honda, Kawasaki, Yamaha гэдэг энэ үйлдвэрүүдийн мопедууд байгаа, мотоциклүүд байгаа. Тэгээ энэ мотоциклыг бол бараг $1000 орчмоор бол авд юм байна. Тэгээ эндний дүнгээр бол бараг 16 сая VND буюу Вьетнамын донгоор авд юм байна. Зарим хуучныг бол ер нь энэ ч нэг төр зурдаа байх хэрэглэхэд нэг элдэг гэмтэл гэрэл гаргачихгүй таны нэг хөрсөн газар зорьсон газар чи хүрчих тийм унаг авъя гэвэл нэг $200 байх, $162 байх бол авчих юм байна. Honda, Yamaha зэрэг мотоцикл үйлдвэрлэгч томоохон компаниуд энэ төхнөж засвар үйлчлэгч давхар хангадаг байна. Үүнийгээ дагаад мотоциклтэй холбоотой бараа бүтээгдэхүүн цэцэглэж байна. Дунд зэргийн мотоцикл 10 сая дон буюу $700 орчим долларт авчих бол зарим хүн $9,000 үнэтэй мотоциклоор гангардаг. За харин мөн гангараа нэг хэрэгсэл нь малгай байдаг бололтой. Хүмүүс нэгээр тогтохгүй малгайтай байх сонирхолтой юм байна. Зарим нь бүр 5 малгайтай ч байдаг гэсэн. Сүүлийн үед автомашин үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрээ байгуулж, энд машинуудаа угсрах болсноор вьетнамчууд автомашинтай болох сонирхол улам бүр нэмэгдэж байна. Гэвч сарын $90 цалинтай хүмүүст $20,000-$30,000 үнэтэй машин авах нь бараг мөрөөдөл биз. Гэвч сүүлийн үеийн тансаг хүлэг хөлөгсөн хүмүүс энд улам ихэлсэн. Тэр хэрээрээ мотоциклтэй хүмүүс зам дээр шахагдаж мөргүүлэх, шахуулах зэрэг осол аваар тасрахгүй гардаг байна. Үүнээс гадна энэ их машин мотоциклийн мотор нүжигнэж хүн бүр сигналаа хангинуулах нь эхэндээ тэртэн бит санагдаж байсан ч удалгүй чихэнд хоногшиж яг л симфони оркестрийн тоглож буй аялал шиг сонсогдох юм билээ. Вьетнам улс нь 300 гаруй ихтэй сургуультай.
60% нь улсын сургууль, улсын төсвийнхэн 20%-ийг боловсролын салбарт зарцуулдаг гэсэн. Харин энд хувийн сургууль цөөн байдаг байна. Ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай олон улсын сургууль мэрсэр байдаг. Нийслэл Ханой хотод мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ихтэй сургуулиуд нь төвлөрдөг тул гадаад дотоодоос хэдэн мянган залуус ирж суралцж байна. Монгол улсаас ч энд 50 гаруй оюутан нарийн мэргэжил эзэмшин суралцж байна. Тэд Ханой хотно ангаах ухаан гадаад харилцаа, олон улсын худалдааны чиглэлээр эрдмийн ширээний ард цуцгааж байна. Ингээд та бүхэндээ Монгол оюутнууд энд хэрхэн суралцж, ямар шуган амьдарч байгааг харуулъя. Өрөөндөө болохоор гурлах найдаа. Монголчууд ер нь ихэнх нь ч байгаа. Тэгээд вьетнамчууд болохоор өрөөндөө нэг баг 10 үед тийм давхар ортой нийт яагаад гэж вэ? Одод бол олон сургууль гэдэг утгаараа одоо вьетнамч айгу юу яд штэ. Айгу хүндэтгэлтэй гараа авч үздэг байхгүй. За ямар мэргэжлээр сурч байгаа сайхан танилцъя. За өөрөө танилцуул. Намайг Төрөлт гэдэг. Би ер нь энэ Монгол оюутнуудын дарга гэж явдаг. За. Би олон улсын харилцаагаар 3 жилдээ сурч байна. 3 жилдээ. За, чамайг. Намайг Дэлгэрмаа гэдэг. Би бас олон улсын харилцааны сургуулийн одоо 1-р курс байдаг. Сайхан ирсэн шүү дээ. Вьетнамд сурж байна уу? Сурж байгаа. Сайн байна. За. Ягаад ч гэсэн. Дэлгэрмаа. Нэг жил болж гэсэн үү те? 3 жил ч гэсэн. За тэгээд амьдрал ямар хөө? Энд чинь ерөнхийдөө сурахад ер нь ямар хөө? Сурах орчин нөхцөл нь. Үнэхээр сурыг гэж ирсэн хүмүүст бол сурах нөхцөл боломж бол айгүй өндөр байдаг. Тэгэхээр сурыг гэж ирсэн хүмүүс л шүү дээ. Сурах гэж ирэх хүмүүс байна те? Бас байна. Би биш. Би тэр таанд орохгүй. Ордгүй. Чамаа харахад бол ер нь яг юутай. Чээс сургууль айгүй мэрийдэг харагдаж шүү. Чи одоо 1 жил болсон уу? Үгүй яг эхний жилээр 2 сар л болж байна. Одоо юу? Ердөө 2 сар. Эхний жилээр сурч байгаа. Тэгвэл санаж байна гэрээ. Штэ сог юм уу? Тааштай ихтэй. Үеэлүүд. Тэр нь сайн найз нөхдөд болж байна уу? Зөндөө олон найз. Вьетнамд ер нь хүн чанар найз нөхдөд ямар вэ? Вьетнамчууд бол яг үнэхээр найзлаад нэг найз зэмхэл баг одоо аим шүү дээ нэг нэгэндээ. Юу яаснаас ч буцахгүй тийм болсон шүү дээ. Нэс ялгуурл малгуурл тийм юу ч байна. Та эдийн тухай ингээд асуулаа ер нь Вьетнамуудаас ч тэр Монгол хүмүүсээс тэр асууд монголчууд айгүй царайлаг. Тэр үнэ үү? Тэр би ярьж байгаа. Боор болохоор цагаан хүмүүстэй амар дуртай байх. Боо хараач. Би надад айгүй цаа. Бороод нэлтээ сацсан юу? Монголчууд хэр сайн байна? Витамин дайны үеэр монголчууд малаад тусалсан гэсэн. Тэрийг хөгшүүд их сайн мэднэ. Гэхдээ сүүлийн залуучууд нь сайн мэддэг юм лээ. Тэгээд Монгол нэг хар морины тухай түүхэд сайн ярьдаг. Тэгээд эндээс 2 хил даваад нэгтгэж очиж гэсэн гэдэг. Тэгээд монголчууд ихээр том биетэй бүдүүн хүмүүс байдаг л удаа. Тэгээд ер нь одоогийн Вьетнамын залуучууд болохоор яг Монголыг бодохдоо зүгээр нэг тэмээ хойно гэл одоо амар тийм гэр гэсэн тийм одоо байгаль гэж л ойлгох байхгүй. Тийм болохоор бид нар ер нь одоо нэг сүүлүүд нэг юу ярих гэж байгаа. Нэг Вьетнамын хамгийн сүүлд нэг гарсан юм гайгүй нэг 30-аад ангитай нэг киног орчуулж Монголын телевизээр нь явуулах гэж үзэж байгаа. Одоо Вьетнамын шинэ одоо төрөх одоо хөгжиж байгаа байдлыг танилцуулах гэж. Тэгэхгүй бол дандаа л Монгол юм морьтой явдаг үе хичээлтэй тэмээтэй явдаг үе хийж байгаа юм шиг байна. Цас ордог уу гэхээр тийм гэл юм. Тэгээ та нар хичээлдээ юугаар явдгийг тэмээгээр явдгийг юм уу? Гайхаад танилцдаг кино чинь хайр. Бас миний сонсноор сүүлийн хэдэн жил бол ирчимтэй шүү. Монголын нэг хайл өгч шүү дээ. Юунд байна гэж бодож байна? Энэ хүмүүсийн хөдөлмөр л. Тэгээд 5 цаг босно, орой 10 цаг унтчихна. Хүмүүсийн амьдралын хэм маяг ирэхэд нэг хийгээд зүг юм. Тэгээд хоол өдөр бол заавал унтна хүмүүс. Заавал нэг 2 цаг бол
юу бодсон шүү. Бүр цойжилттай гэж таалаа тий. Мөчлөгээ хагас. Битэмчүүд нөгөө яагаад ч юм уу даа үзсэн ус гэсэндээ айгүй төвчээртэй хөдөлмөрч хүмүүс тэгэл 5 цагт бид нар чинь 7 цагт баг ингээл нуухтаа нүдтэйг хичээлдээ сэн зэрлэж хүмүүс бүр аль тийм басан хаалгандаа юм. Манай их ч юм уу эцсийдээ айгүй ихтэй юм. Тэр надад Азийн наадамчин дандаа оюутан залуучууд ажиллаж байна Вьетнамын гэсэн чинь дандаа л Нидерланд руу, Голланд руу, Англи руу явж магистр, мастер сурна л гэдэг чинь. Боловсролыг их эрхэмлэж байгаа юм шиг. Вьетнамчууд бол ер нь л одоо боловсролыг бол 8-1 тавьж байгаа гэж бодож байгаа. Яд чинь дунд сургуулийн хүмүүс их хичээл бараг 100 амрах юм үлээс таарахад бараг 100 хичээл ороод ээж аав бүр амар өндөр шаардлагатай. Тэгээ манайхан ч бол 6 сар, 5 сар гараагүй амраал 9 сар гэж баг. Аюу удаан амарч штэ. Тэгэхээр бараг тиймгүй бол. Тэгэхээр хорондоо байж байгаа Вьетнам руу яв сурна гэж бодоход ер нь зөв сонголт байж, буруу сонголт байж. Өө нь эхлээд бол тэгээд их л буруу л гэж боддог байсан л да. Тэгээд за яадаг ганц хэржил баг 100-аач хайсан ч яадаг гэж ойлгодог байсан. Одоо бол тэгээд нэгэн сурсан юм чинь сайн төгсөөд очно л гэж бодож байгаа. Зөвл хазрал хийсэн гэж бодож байгаа шүү дээ. Харамсах тийм сонголт бол байхгүй. Ингээд харамсах байсан бол яах гэж юм хийсэн бэ гэж өөрөө зарим үед бол загнадаг. Тэгээд хичээл хийх урам зориг тэндээс авдаг ч юм уу тий. Тэр болгон бас энд чи яг өмнө нэг сайн хичээл хийгээд байх. Нэг гэх юм. Тэгээ Вьетнам оюутнууд бол ингээд амар хичээгээд байгаа бид нар тийм шаргаддаг. Яасан бид нар бол нэг үлдсэний хэдхэн жилдээ бол хичээгээд баг сайн сураад Монголд сайн боловсруулагч болоод гэдэг шүү дээ. Вьетнам суугаад бүх монгол хүмүүс л гэсэн. Тэгээ нийлээд нэг 50-аад хүн болдгийг тэгээд сая тэнцэнээс нэг багийнхаа хувц уцыг авсан ирж явах шиг байгаа. Хоол авирлаа гэж бодсон байхгүй. Тэгээд яг энэ гэрээнд ээж хавцал мэнда гэж бодсон. Ер нь л ээж болсон. Ээжтэй нөхөр нь ч гэсэн чээс сурдаг. Тийм баг. Ер нь нам бид нар бай. Азийн танхимын спортын 3 дугаар наадмыг хүлээн авсан энэ өдрүүдэд Монгол оюутнууд маань Монголын шигшээ багийг дэмжиж эх орноороо бахархаж байсан юм. Мөн энэ үеэр тохиолсон улс тунгасны баярыг тэд Вьетнам тэмдэглэж агаарын теннис, волейбол, хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын төрлөөр тэмцээн уралдаан хийсэн юм. Шодроо шүүж байгаа зү. Энэ хин насаа. Наач мод Вьетнамын хамгийн том дэвсгэрч бид нэр Канадад ингээд наацсан байгаа юм. За бид нэр мөнгө болохоор мөрөддий. Тамцэн. За гэрийн наандж юу гэх 2 сар болсон байна шүү дээ. Самчи. Манай тэр зүгээр энэ Монгол улс тэр яараа үзнэ. Ялангуяа тий одоо хөдөө орнот бол бүр их. Оо тасархай. Хөдөөгийнх та ингээд Харшаныг ашиглаа. Ирээд 2 сар болчихлоо. Ерөөдөө гайгүй суурьсан. Тэгээд гэр мөр ерөөсөө санахгүй байгаа. Сайн байгаа. Би санаж байгаа шүү дээ. За энэ санаж байгаа үгүй л дээ. Санаж шүү дээ. За чи юу гэж хэлэх вэ? Хайртай шүү. Санаж байгаа шүү. Хийж байгаа. Хэлж байгаа. Хэн манай чилээ? Бэж аваа. Хүлээж байгаараа хэн байна? Ээжигээ их санжийн.
Тийм шүү дээ. Баа ер нь би сая 100 чачаагаа үйл чачаагаа би одоо яг бүтэн жил гэртээ авчихсангүй. Тэгээд ээжигээ бол зөндөө сандаг. Би ч бас цонж цаагаа үйл чацаагүй шүү дээ. Бас яг жил бол. Тахад цагаа хайртаа өмөртөн ээж баяраа хоёр өөрөндүүдээ дөрөв хүнд нь хайртай шүү. Охин сайн суулна. Гоочноо. Яа одоо санаа. Дүүрэнгийн аймгийн бүр цөм цагаа аав ээжтэй хайртай шүү. Тэгээд хэрэгэндээ бүтэн хүн сайн сурж байгаа. Наад энэ хүмүүс гэрэлтэй сайн би сайн сурч байгаа. Цогцол сайн сурч байгаа. Гэнэртэй шүү. За яг сүүлд орж ирсэн нөхдүүд. Гүлээж аваад ирж байгаа тий. Спенд аваад яасан гэдэг. Тийм гурван мэдээлэл авах гэдэг даа өгч байна. Оо би яриаггүй. Сайн байцгаана уу монголчуудаа намайг Нүдмаа гэдэг. Оо би ямар монгол хүмүүстэй биндж болохгүй үү монгол. Сайн байцгаана уу би Вьетнам улсын ханаа их сургуулийн эмзэж юу яриад Айн төвшнийг шиглаад багмуур цугаа аав өрнөтөр ээж нуржмаа хоёр хөргөндүүдээ тэгээд өдрөмдөг бүргийн хайртай шүү гэж хэлье. Сайн байгаа тэгээд санаа зовсны хэрэггүй маш сайн сурна тэрэндээ ихтэй байгаа гэж хэлмээр байна. За ингээд охиндоо ээж аваа хоёр үнээр хайртай шүү. Тэгээд хурдан том болоод эмээгийнхаа бодгийг баг хэлээрээ. Тэгээд ээж аваа хоёр нутахгүй очноо. Хайртай шүү. Яа, цэнгүнээ. За. Яасвэ. Ади өдөртөө. Вьетнамд өнөөдөр одоо өнгөрсөн цаг хугацаа өнгөрсөн бүх түүхийг бол одоо эргэн сэргэн шинчилж бүх зүйл бол шинжлэгдэн өөрчлөгдөж дэлхийн хурдтай одоо энэ хөгжилд бол хөл нийлэл алхаж байна. Тэгээ Вьетнамчууд Сайгон, Ханoi гэсэн одоо томоохон хотууд бол их бүтээн байгуулалт ундарж байна. Томоохон байрлал байгууламжууд босч байна. Энэ томоохон одоо орон сууцны зохицлборууд энэ ч байгуулагдаж байна. Яг одоо та бүгдийг харж байгаа энэ ард бол одоо жишээ нь хоёр томоохон худалдааны төв. За энэ миний ажилтнууд одоо спортын томоохон цэнгэлдэх. За энэ зам талбай бол үнэхээр маш өргөн уудам хамгийн сүүлийн машины үйлдвэрүүд энэ ч угсрагдаж байна. Тэгэхээр Вьетнамын Ханой хот, зам Хо Чи Minh ер нь бусад хотууд бол аялал жуулчлалын салбартаа нэлээд их өндөр ач холбогдол өгж байна. За тэгээд туудахгүй бол Вьетнамчууд бас энэ хөө эдийн засгийн санхүүгийн хямралыг даван туулж нэлээд одоо хөгжингөө орны тоонд бол зүйсээр орох юм аа. Учир нь бол энэ удаагийн Азийн танхимын спортын наадмыг Вьетнамчууд зохион байгуулж чадлаа. Тэгэхээр энэ үүний цаана бол бас тэдэнд маш их боломж болцоо бас ирээдүйд үйл хаалгыг нээсэн олон боломжууд бас нээгдсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд тэгэхээр спортын наадмыг хорондоо зохион байгуулснараа бол Вьетнамчууд өөрсдөө ард түмнээр маш их бахархаж байна. Тэд бол хятадын дээр одоо алтан медалын тоогоор өрсөлдөхүй хэмжээний ийм хүчтэй өрсөлдөгчнэрийн тоонд бол энэ удаагийн танхимын спортын наадамд бол байлаа. За анхуд эртэг 2009 онд Вьетнамд суралцдаг энэ сайхан оюутан залуучуудтай амьдралын нэгэн огтлцлоор учирсан байдгийн. За ингээ одоо энэ тэгээ залуучууд маань хаана юу явдгийг одоо бурхан л мэдэх бах. За гэлээхтэй эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг та бүхэдтэй хүсье өрөөё. Хэрэг манай гэр бүлийн YouTube хуудас та бүхэн таалагдж байгаа бол лайк, share, subscribe хийгээрэй. Баярлалаа. See you next time.